Жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг ерөнхий боловсролын сургуулийн ажилчдын баяр өнөөдөр эхэллээ. Энэхүү арга хэмжээг энэ жил мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зохион байгуулж байгаа юм байна. Жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг ерөнхий боловсролын сургуулиудын ажилчдын баярын өдөр өнөөдөр эхэлж байна. Энэ жилийн ажилчдын баярын өдрийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс зохион байгуулж байна. Үүний хүрээнд бүх сургуулийн багш ажилчдын төлөөллүүд сургууль тус бүрийн үйл ажиллагаатай танилцж туршлага солилцох, мөн спортын дөрвөн төрлийн арга хэмжээгээр өрсөлдөх зэргээр өнөөдрөөс эхлэн 3 өдрийн туршид арга хэмжээнд оролцох юм байна. Одоо ажилчдын нийгмийн асуудлыг тухайн сургууль яаж шийдсэн, нийгмийн ажилчдынхаа нийгмийн асуудлыг сайжруулахын тулд тухайн сургууль одоо юу хийж хэрэгжүүлсэн бэ гэдгийг бас бусад сургуулиудаас суралцах, бусад сургуулиудаа бас үлгэр дуурайл болох ингээд санаа авах зорилгоор бол анх ингэж энэ ажилчдын баярын өдрийг зохион байгуулсан байт юм лээ. Бид бүхэн бол одоо өнөөдөр маргааш нөгөөдөр ингээд үндсэндээ бол 3 өдөр энэхүү одоо арга хэмжээг бол зохион байгуулахаар төлөвлөд өдөрдөмжөө хөргүүлээд өнөөдөр бид бүхэн бас одоо Хөвсгөл аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв багш ажилчид суралцагчдынхаа одоо бүтээлийн үзэсгэлэн гаргаж бас сургуулиудаа сургуулийнхаа ажилчидад сургуулийн удирдлагууд танилцууллаа. Бас мэргэжлийн сургуулиуд утгаараа мэргэжлийн одоо бүтээлүүд тийм ээ. Энэ одоо багшаараа бахархыг гэсэн энэ одоо бүтээлийн үзэсгэлэн маань 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Эндээс бол бас олон сайхан шин санаа, олон зүйлүүдийг бас багш ажилчдаа үртэл болгох, нөгөө талдаа бас багшийнхаа бүтээлийг нийгэмд үнэлүүлэх гэдэг олон одоо арга хэмжээг бол зохион байгуулсан. За бас манай хувьд бол бас бүсийн одоо уралдаанаас манай багш нар маань тэргүүн байр эзэлсэн гэдэг бас энэ бүтээлийн үзэсгэлэнгийн үр дүн бол олон талаараа гарч байгаа гэж бид хүн ойлгож байгаа. Энэ удаагийн ажилчдын баярыг тохиолдуулан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс багш ажилчид сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гарган нийт багш нарт танилцууллаа. Мэргэжлийн сургуулийн одоо гол онцлог бол зөвхөн одоо мэргэжил эзэмшиж байгаа суралцагчид төдийгүй багш нар маань бол өндөр ур чадвартай багш нар байдаг. Мөн төдийгүй тухайн салбарт ажиллаж байгаа ажилчид маань бас бүтээлч байдаг. Учираас бид нар одоо жил бүр одоо багш ажилчдынхаа дунд бүтээлийн үзэсгэлэн багш нарын баяраа хөтөж зохион байгуулдаг. Жил бүр уламжлал болгон явуулахаар одоо өнгөрсөн жилд эхлээд энэ жил 2 дахь удаага бүтээлийн үзэсгэлэнгийн бидний бахархал гэдэг бүтээлийн үзэсгэлэнг бол одоо зохион байгуулж байна. Мөн одоо хичээлийн жилд бол одоо сургууль дээр нийтдээ 3 үзэсгэлэн гардаг. Нэг үзэсгэлэн нь бол багш ажилчдын үзэсгэлэн, 2 үзэсгэлэн нь бол одоо төгсөж байгаа суралцагчдын бүтээлийн үзэсгэлэн. Одоо 12 сард бол 2.5 жил сураад бүрэн дунд боловсрлоо мэргэжилтэйгээ эзэмшиж байгаа төгсөгчд маань 2.5 жил сурсан зүйлээрээ бол одоо бүтээлийн үзэсгэлэн гаргадаг байгаа. Ингээд суралцагчид бол 2 удаа, багш ажилтны 1 удаа ингээд бүтээлийн үзэсгэлэн гаргаж одоо бүх нийтэд одоо танилцуулдаг байгаа. Ингээд энд гарсан бүтээлүүд бол манай сургуульд ажилладаг одоо багш ажилчдын бүтээлийн үзэсгэлэн байгаа. Ерөнхий боловсролын сургуулиудын ажилчдын баярын өдрийг өмнөх жилүүдэд зөвхөн мөрөн сумын хэмжээнд зохион байгуулдаг байсан бол хүрээгээ тэлж энэ жилийн хувьд сумдын сургуулиудаас ч оролцож байгаа юм байна.